Сайн байцгаана уу загсны ордныхоо 2025 оны 5 дугаар сарын загсны ордны астрологийн төлөв байдлыг хүргье. 5 дугаар сар бол загсны ордны хувьд оюун ухаан ба сэтгэлийн гүнзгий нээлт хийх, дотоод хүчээ төвлөрүүлэх шинэ санаачлага амьдралд буулгах үе. Гариг эрхсүүдийн байрлал 3, 4, 5 дугаар байшин төвлөрч байгаа нь харилцаа, гэр бүлийн амьдрал, уран бүтээл, сэтгэл хөдлөлийн орон зайд анхаарлаа хандуулахыг шаардна. Нар болон сугар гариг тээлцэд таны 3 дугаар байшинд байрлана. Оюун санааны илэрхийлэл, харилцаа, бичгийн чадварын оргил үе байх нэ. Нар сугар гариг тээлцийн ордон нэгдснээр үг, хэл, бичвэр илэрхийллийг тань өнгө аяс зөөлн уянга төгс болж бичих, ярих, өөрийгөө илэрхийлэх үүсгэхэд онцгой боломж олдно. Найз нөхөд, ах дүүстэй харилцаагаа сэргээх, шин хэл сурах, сошиал платформ, блог эхлүүлэх зэрэг тохиромжтой. 5 дугаар сарын 7-нд тээлцийн ордон 3 дугаар байшинд байрлаж суралцах, бичих, мэдээлэл түгээх шинэ үеийн эхлэлийг тавина. Шинэ санаачлага гаргах төсөл эхлүүлэх үе байх нэ. Мэдээлэл дамжуулах, өөрийнхөө үзэл бодыг дуу хоолой болгоно, хүргэх чадвах нэмэгдэнэ. Сугар гаригтай хамтрах нь таны үг илүү гой зөв мэдрэмжтэй, бусдад урам зориг өгдөг болж хуурна. Бархас бод ихэрлүү шилжин 4 дугаар байшин руу орно. 5 дугаар сарын 26-нд таны гэр орно, сэтгэлийн суурь шинчлэгдэнэ. Бархас бодын шинчлэл 4 дугаар байшинд орохын хэрээр гэр бүлийн амьдрал, сэтгэл санааны тогтвортой байдал, шинэ эрч хүчийг авах нэ. Нүүх шинэ орчинд орох, эцэг эхтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэх, гэрийн орчноо илүү сэтгэл нийцтэй болгох хандлага давмгайлна. Марс хавд ордон 5 дугаар байшин, уран бүтээл, хайр дурлал, хүүхдтэй холбоотой эрч хүч нэмэгдэнэ. Марсын нөлөө нь таны уран бүтээл, зоригтой алхам хийх, шин төслүүдийг эхлүүлэх боломж олгоно. Романтик харилцаа гүн болж сэтгэл хөдлөлтөө илэрхийлэл нэмэгдэнэ. Гэхдээ мэдрэмж ихтвэл эмоционал тесрэлт болох эрсдэлтэй тул уран бүтээл, спортоо дамжуулан энерги шингээ хийх зөвлөё. Бүтэн сар танд нийтийн өмнө дүр төрх амжилт, нэр хүндийн оргил үе, карьерийн шинэ алхам, бүтээлүүдийн үр дүн ил болох үе байх нэ. Олон нийтэд хандсан дүр төрхт нь өөрчлөгдөж та өөрийгөө дахин тодорхойлох болно. Шийдэмгий байж зорилгодоо хүрэхэд ойртсон үе гэж үзэж болно. Плутон хумхийн ордонд 12 дугаар байшинд дотоод өөрчлөлт, сэтгэл зүйн гүн ухаарал, зүүдний нойр нэмэгдэнэ. Та дотоод айдас, сэтгэлийн зовлон гүнээс ойлгож сэтгэл санааны эмчилгээ хийх хэрэгтэй болох нэ. Бясалгал, сэтгэл зүйн бичвэрүүд агаар талхах зэрэг сэтгэлийг эмчилнэ. Энэ байрлал нь таны сүнслэг өсөлтийн тулгуур үед тул бясалгал, нам гүм, уран бүтээл зориулах цаг хугацаа чухал гэдгийг харуулж байна. Зөвлөмж загсны ордныхонд сугар ба нар 3 дугаар байшинд байгаа тул таны бичих, дуу хоолой нэр хүндэд хүргэнэ. Бясалгал, зүүдний тэмдэглэл цаг зарцуул 12 дугаар байшингийн Плутоны сэтгэл зүйг цэвэршүүлж байна. Гэр бүлийн орчиндөө шинэ эрчим оруул, бархас бодыг шилжил таны гэр орон амьдралын суурийг хүчрхэгжүүлнэ. Хайр дурлал, бүтээлдээ итгэлтэй бай. Марс таны 5 дугаар байшинд байгаа тул сэтгэл хөдлөлөө урлаг бүтээлч шингээ. Карьертэй өөрийн дуу төрхөөрөө нөлөөл. Бүтэн сар таны амжилт, олон нийтийн хүлээлтийг шинчилнэ. Контент маань танд хэрэгтэй зөвлөмж мэдээлэл хүргэсэн бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Бусдад түгээгээрэй. Баярлалаа.